2021 онд Мянмарт болсон төрийн эргэлтийн дараа эрх баригчид интернетийг хааж иргэдийг мэдээллийн хомсдолд оруулсан байна. Өрх толгоосон хинийн төрийн эргэлтийн эсрэг жагсагч охин Монар гэртээ интернет ашиглах боломжгүй болсон хүмүүсийн тоонд багтжээ. Тэд гадуур юу болж байгаа талаар мэдхэр хичээх боловч ердөө зохиомол худал төв найдваргүй цуу яриа сонсгооч. Өглөө цэргийнхэн хөдөлж Мянмарын ардчилсан журмаар дахин сонгогдсон удирдагчийг төр саатууллаа. Томоохон хотуудын нэг Янгоны гудмаар армийн түрэмгийллийг эсэргүүцэх хүмүүс жагслаа. Цэргийнхэн жагсаалыг намжаахын тулд зам гудмыг хааж улс даяар интернетийг тасаллаа. Мэдээллийн хомсдол. Ээж, интернет орж болж байна уу? Болохгүй л байна. Хизээ бүх интернетийг буцааж холбох юм болоо. Одоо ямар ч мэдээлэл авч чадахгүй шүү дээ. Цар тахал эхлэх үед л интернет төхөөрөмж холбуулъя гэж хэлээд байхад ийм юм болно гэж хэн ч мэдээгүй шүү дээ. Wi-Fi холболттой интернет сүлжээ бас болохгүй байгаа гэж байлээ. Зурагтаа асаадаа. Ядаж цэргийнхэн мэдээллийг харж бай. Антен нэвтэрчихсэн юм шиг байна. Хизээ ингэчдэг байна. Би утсаараа Facebook л байнга ороод таны ноутбукээр кино үзчихдэг байсан юм. Цэргийнхэн зурагтын кабелийг бас салгачихсан байх та. Зурагтж гарахгүй байхад гадуур юу болж байгааг мэдэх хэцүү юм аа. Радиога аваад ирье. Мэдээгээ радиогоор сонсохоос тоо.
Юу болоод байна? Юунд ингээдлээ уухалаад байгаа юм бол мэдэхгүй. Байна уу? Сайн байна уу? Багшаа төрийн зөвлөхийг сулсан гинэ. Нэр нь үү? Тийм ээ. Найз маань үндэсний телевизээр мэдээлж байхыг үзсэн гэсэн. Хайрын дойр ажилдаг найзаасаа асууж үзсэн чинь үнэн гэж байна. Ашгүй дээ, сайхан мэдээ байна. Зурагт маань бас болохгүй байхаар нь кабель тасалчихсан байх л гэж бодлоо. Манай антен ливдэрчихсэн юм шиг байна. Тийм ээ. Үндэсний телевизүүдийг үзэж болж байна лээ. Чи бас зурагтаар гарсан мэдээг нь үзсэн үү? Үгүй ээ. Найз маань мессежээр явуулсан юм. Үндэсний телевизээр гарсан гэд байсан. Баярлаа тандаар. Өөр шин мэдээ гарвал дуулгаарай. Төрийн зөвлөх Аун Сан Сучиг суллсан гин. Үний юм уу да яг? Тэгээд л хүмүүс баярлаж орилолтоод байсан юм байна л да. Зурагтаар л тэгж мэдээлсэн гэж байна. Сайн юм болж дээ ашгүй. Ээжээ, наад мэдээлэл чинь гэхдээ худлаа байхаа. Хүмүүсийн хэлсэн болгонд итгээд байлгүй өөрөө шалгаж байл да. Би найзууд руугаа залгаад үний хэсгийг асууя. Лэн, Аун Сан Сучиг суллагдсан гэдэг нь үний юм уу? Зурагтаар гарсан юм уу? Би сайн мэдэхгүй байна. Магадгүй байхаа. Нүүби нарийн бичгийн дарга манад айлчлах гэж байгаа гэж байсан. Гэхдээ зурагтаар бол хараагүй юм байна. За баярлаа. Шуурхай мэдээ гарвал залгаарай. Чи ч гэсэн бие бодоорой. За. Баяртай. Үний хэсэг нь баттай биш байна ээжээ. Сая найзтайгаа ярьсан чинь Нүүбийн ерөнхий нарийн бичгийн дарга ирж байгаа гин. Манай найз тийм юм хэлээгүй дээ. Интернетийг тасалчихсан. Одоо ус тоог тасалж магадгүй гэж яриад байна лээ. Хэдэн 7 хоногийн хүнс ус нөөцөлж авсан нь дээр байхаа. Байна уу Лин? Нөгөө мэдээ чинь худлаа гэж байна шүү. Хотын төвийн зарим хүмүүс хөөрцөглөөд явж байх шиг байна. Бүгдд нь утсаар тийм мессеж ирсэн гин бараг л сэтгэл зүйн дайралт байх. Оо, баларсан юм. Баярлалаа Лин. Худлаа гэж байгаа үсттэй. Сэтгэл зүйн дайралт байж магадгүй гинэ. Юу ч гэсэн үг юм. Бидний ёс зүйд нөлөөлөх гэж худал мэдээ тарааж байгаа хаа. Цэргийнхэн иргэдийг жагсаал хийхийг болиулах гэж санаатай ийм мэдээ тараасан гэж бодож байна. Бараг тэгсэн л байхаа да. Ээжээ Баттай их сурвалжаас л биш бол иймэрхүү мэдээнд итгэхгүй байцгаая. Гэхдээ цэргийнхэн Баттай их сурвалжийг хүртэл ашиглаж бидэнд нөлөөлөх гэж оролдох үз. Бид өөрсдөө л маш болгоомжтой байх хэрэгтэй. 2 дугаар сарын 1-нд даалгавар сэтгүүлч баримтлагдлаа. Маш олон хараат ус хэвлэл мэдээллийн байгууллагууд лиценз олон улсын эрхээ хасуулжээ. Мянмар 2 дахь удаага улс даяар интернетгүй болж байна. Засгийн газраас нь худал мэдээллийг сэргийлэхээр Facebook, Twitter-ыг хаасан гэсэн юм а. Цэргийн энэ дарангуйл нь жагсагчд төдийгүй хэвлэл мэдээлэлд хүртэл шууд нөлөөлж байна. Ээжээ, би ирлээ. Оо, миний охин.
Болгоомжтой байгаарэ. Хүмүүсийг баривчлаад байна гэсэн санаа зовоод байх юм. Интернетийг шүн таслаад байгаа болохоор цэргүүд хаана угааг чи мэдэхгүй шүү дээ. Чамайг найзуудтайгаа явж байгаад тэдэнтэй таарчихвэ гэж айх юм. Санаа зовлтгүй дээ. Бид нар тайван жагсаал хийж байгаа. Бас хизээ зай барьж хизээ ухрахаач мэднэ. Охин чинь их болгоомжтой хурдан гүйдэг шүү. Танаас сургуулиас сураг байна уу? Тэд нар түрүү 7 хоногт багш нарыг төлөөлсөн хөдөлгөөн өрнүүлж жагссан гэсэн. Та хамт жагсахгүй яасан? Цэргүүд эзгүй айлд орж хамаг юмын тоноод байгаа сурагтай. Хоёулаа гэртээ байхгүй байж болохгүй. Гэр орон минь бидэнд үлдсэн ганц өмч шүү дээ. Гэхдээ л бид тэдэнтэй нэгдэх хэрэгтэй байсан. Ийм үед нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд хийж чадах ганц зүйл шүү дээ. Хэрв цэргийнхэн ялчхвал эсрэгээрээ бидэнд юу ч үлдэхгүй. Тэд бүгдийг булааж авна. Гэрээ минь хамаг ямыг аваад тэгээд өөрсдийнхөө булаа хэрэгцээнд ашиглана гэхээс байж сууч чадахгүй нэ. Ээжээ. Дата интернетийг бас хязгаарлана. Утастай интернет харин ажиллана гинэ. Үний юм уу? Энд бас тог ус таслана гэдэл цуураад байна. Жаахан хадгалж авахгүй бол. Хадагтай сүүгийн тухай худал мэдээлэл гараад л байсан. Одоо алинд нийтэх мэдхэ байлаа. Энэ мэдээлэл баттай. Би өнөөгийн Мянмараас харсан юм. Интернет суйрлуулах хэрэгтэй байх тийм ээ. Бүр ямар ч мэдээлэлгүй байснаас л дээр юм да. Ядчил хаагуур явахгүй байх вэ гэдэг дээр илүү болгоомжилж чадна. Хэдэн сар болдог. Эхлээд холбоолох хүсэлтэд гарах хэрэгтэй. Генерал Мин Аун Хлайн Мянмарын зэвсэг түвшний айрмын өдөр үг хэллээ. Мянмарын цэргийн эргэлтийн хунтын удирдагчийн хувьд тус улсын иргэдийг хамгаалж ардчлалыг бэхжүүлнэ гэсэн юм. Байна уу? Залин. Хинээ? Би сая фэйсбүүкээр мэдээ харлаа. Хледааны нөхцөл байдал эвгүйцсэн гэж байна. Цэргүүд жагсаалыг намжаахын тулд жинхэнэ сумтай буугаар гал нээж эхэлсэн гинэ. Залуусыг зодож баривчилж байна. Охин чинь гэртээ ирсэн үү? Үгүй ээ, өглөө гараад л явсан. Холбоо бариагүй л байна. Хаашаа явсныг мэдхүү? Найзындаа очиж интернетийг ашиглаад гэртээ төхөөрөмж суулгахыг судлаад ирье гэд явсан. Хледан руу явахгүй л гэсэн дээ. Тэгвэл ч гайгүй байхаа. Санаа зовлтгүй. Удахгүй хүрээд ирнэ үз.
Лин охин маань ирдгүй. Баривчлагдчихсан байж магадгүй. Яана. Маргааш болтол хүлээх хэрэгтэй байхаа. Одоо 18-аас 6 хүртэл цэргийн хууль үйлчилж эхлэв шүү дээ. Байна уу? Байна уу? Тэд нар утасны сүлжээг дахиад тасалчихсан уу?